За сайн байцгаана уу? All roads lead to Rome гэдэг төслийнхэн маань одоо яг онгоцондоо суух гээд үүдэн дээр ирдсэн байна. Gate 14 дээр Бээжингийн нисэх онгоцны буудал дээр байна. За тэгэхээр эрхэм хүндэд үстэй манай цаг агаар байна шүү дээ. Цагаагаар мэдээгээр гэдэг өөр юм яриад байдаг те. За энэ одоо бид нар очих байгаа цэг. Энэ одоо бидний мэдэх одоо англи, латин те. Эсвэл бичсэн байна энэ хятадаар. За энэ одоо яг энд байгаа цаг маань, Бээжинд байгаа цаг маань байна. За энэ нисэж байгаа онгоцны маань дугаар байна. За энэ бол бүү мэд. За тэгээд одоо байгаа Цельстэй гадаа байгаа халуун. Энэ нь болохоор одоо өнөөдрийн мөн үү? Өнөөдөр 24 биз дээ. Бороо орох магадлал юм аа. What? За тэгээд сэтгэл явнанд андаа. Сайхан байна. Сайхан явж ирлээ Бээжинд. Одоо Бээжингээс тэгээд Ром руу нисгээд бэлэн болоод байж байна. Нэг зүйлийг л бодож байна. Дотроо зурагт байгаасаа гэсэн. Зурагтай байгаасаа хоолнод үнэхээр гоё юм байлээ. Бид нар нааш ирэхтэй болохоор нэг үхрийн махтайг нийцсэн. Одоо нэг чикний нийдэж үзье гэж бодоод байна. Энд Бээжинд бас бид нар нэг хоногтой энд бас өвөр Монгол Сарнай үлээ гэдэг эмэгтэйтэй бас таарсандаа бас баяртай байна. Сарнай үзвэл баярлаа хэмээн мэдчилж байна. Амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлаа хаз чаргал бэлгэлсэнд. Яг одоо энэ цагаас эхлээд бидний аяллаа те влогийн маань үндсэн одоо гол зураг авалтууд эхлэх гэж байна. Тэгэхээр одоо бид гурийн аялал та бүхэнд хүрж эхэлнэ. Анх удаа сая камераа холбоод одоо микрофоноо шалгаад ингээд ихний бичлэгээ хийж учраас жоохон тийм бие барьсан маягтай байна. Гэтэ явандаа бол үнэхээр утгаа авсан тайвширнаа гэж. Улааж удаа борж байна. Тийм шүү дээ. би бас Захирлаас гэр бүлтэйг холбогдоод байгаа юм. Наа чи аль пэйж дээр лайв яваад байна бэ? Цаг олохгүй хаа. Энэ эцэг яакгүй хөрөнгөөр тийж яах гэдэг бас айгүй ойлгож байна. Олон сайхан зүйлийг бас бурхан бидний төлөө бэлдсэн байхаа гэж бодож байна. Итгэлийн замаар Ромын зүг урагшаа. A few minutes later. Гурлаа нэг доор суучлаа. Чинийх нэг юм суулын дугаалчаа. Оо танд хоёулаа байх шүү дээ. Оргил хийх. За ингээд Бээжингийн бөгчим агаараас салан одохоор Ромын бөгчим агаартай явж байна. Европоос яг ийм бөгчим халуун агаартай тий. Манай захирал хэлсэн. Одоо мөнх хөргөлийн маань хэлснээр бол Европч гэсэн яг л ийм гэж хэлж байна лээ. Oh my god! Wow! Битээр юу юм бэ? Ортой байх магадлал юу юм бэ? Hello Gonia. 你好，欢迎你。 Yeah, boy. Юу ч үчисээ. No, 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 no. A few minutes later. A few hours later. Many hours later. за ингээд бид бүхэн 10 цаг нисний эцэст Италийн нийслэл Ром хотод газардаж байна. 拜拜，宝贝。 За ингээд Монгол Бадарчин баг
Монгол Бадарчин групп маань ингээд Италийн нийслэл Ром хотод газарлаа. 10 цаг 20 минут нисний эцэст ямар ч байсан сайхан газарлаад буугаад ирлээ. Нутгаас гараад 2 дахь өдөртөө аялаад явж байна. Хоол таалагдлаа. Сайхан бүхрийн махта хоол идсэн. Тэгээ сайхан хоосон хажуу талтай хөнгөө хоосон сандлууд дээр суугаад сайхан унтаад ирлээ. Чи хоосон юм шүү дээ. Гоё юм. Нам. Манай Монгол Бадарчин багийн гишүүн дэрмээ бол сая тэгж байна. Бид нар одоо Ромын яг аль хотод ирчвэ л гэж байна. Ром бол өөрөө хот байгаа шүү. Өөр юм бас асууж байна яг хөө те. Porti di Roma. За бодвол Италиар ирчвэ л дээ. Би өөрөө маа омол. Италийн Serie A гэдэг. Яста бомж. Яаж ч Миланд очиод өстө битүүл загварын дэлгүүр байдаг. Манай хурцээр гараа автаач. Баячуудын дунд гэж тий. Аюусын цүнхэл жоохон доош таад байна тий. A few minutes later. Five minutes later. Монгол Бадарчин баг өөрсдөө Италийн Ром дэрлээ. Онгоцны бодол дээр нэг зүйлээс л ачаа мэд байдаг байгаа таа. Ромыг одоо хөл бөмбөр л төсөөлж байна. Одоо өөрөөр одоо толгойд орж ирж байгаа төсөөлж байгаа юм. What's wrong with you, bro? What the heck? You tripping, bro? You tripping? AC Милан, Интер Милан юу ч асуусангүй шалган дээр. Та нараас асуусан. Шалган дээр зүгээр шууд виз хараад оруулчихсан юм шүү дээ. Тэр манай наазууч тэр хүн сурталтай биш. Сая энэ шалган дээр бас нэг юм харагдлаа. Европч ямар бүдүүлэг юм бэ ч гэдэг. Хүмүүс ч гоё яг жигсаалаараа ингэж орж ирчих зарим зүг дондоор зүгээр дайраа л өвчтдөг. Зүгээр нэг хэлмээр байлглаа. Хүн хүний нутагт соёлтой байдаг юм бол хүн өөрийнхөө нутагт бол оркл байдаг. Тийм биш үү? Эдгээр чи манай нутагт очиод мундаг соёлтой хүмүүс ингээл лайк юм шүү дээ. Хүн биш дээ. Энэ мөн үү? За ачаага авлаа. Энэ дотор ч одоо хоол, хүнс, хувц, сунар, очоод хүн амьтантай юмар солилцох бүх юм маань байсан. Тэгээд одоо үнэхээр баяртай байна. Энэ дундаас хамгийн царай мотонд бид гурав их шиг байна дөө. Тэр дундаа минийх бүр амир дээ. Энэ задарчсан манай нэг нохоо мохоо идчихсэн. Ямарсан тэндээс Аазуу зогсоод энийг эдэлсэн шүү дээ. Шоолоод энийг эдэлсэн шүү дээ. Өсөж явах ч. Би өсөж онгоцтой надад гитэж чаддаг. Тэгээ мууга хурц гэсэн надад. Бахнууд 8 мууга. Тэгээ дан бахны авч шүү дээ. Гооны авч. A few minutes later. За ингээд бид бүхэн Ромдо ирлээ. Бүх зам Ром руу хөтэлдэг төсөл маань энхүү эндээс ингээд өнөөдрөөс эхлээд эхэлж байна. За тэгээ биднийг энд одоо ирэхэд гүн тусалцаа үзүүлсэн ерөнхий спонсоруудад дурдъя. За эхний спонсор бол Бомжийн захиралтай Мэргэн Бооч хувьцаат компани Сууд ресортын захирал байгаа тий. За Бомжийн захирал одоо тэдний хамт олонд баярлалаа гэж бас хэлмээр байна. За дараагийн ерөнхий спонсор бол Самюк мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн одоо төв маань байна. Та бүхэндээ бас маш их баярлалаа.
За тэгээд энэ ташаад бас хандив өргөжсэн бүхэл гişүүдтэй болоод хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд та бүдгийн өмнөөс дэмжих туслалцаа байсан учраас бид бас энд иртлээ. Залбирлаар бас дэмжиж өгөөрэй гэж бас энэ шимт хэлье. Ийхүү бүх зам Ром руу хөдөлдөг төсөл маань албан ёсноор ихснийг мэдэгдэж байна. Төрөөс гоч явж